Кочингстер бүлэг. Хүчээ шавхсан нь Яанч нь гарч ивсэн нь дээрэмчид ихчийг нь унтахоос имээснийх байлаа. Овгийн тэргүүн болон Янсын ах тагчаас эдгээр дээрэмчдийн араатнаас дор авирыг сонссон түүнд ихчээ тэдний өмнө гаргана гэдэг Барсын ам руу түлхэж буй хэрэг. Хэрв ихчин түүний өмнөөс завж зүдрвэл дахин төрсний учир юун билээ? Янжин хээ нүүрэндээ бараан сүүдэр татуулан 2 дугаар ах тагчаа, 4 дугаар ах тагчаа та нар Янчиныг яаж байгаа дийш нь ирүүчих вэ хэмээн зандрав. Тэр хоёр юу бодож байваа? Янчин овгийн хувьд ямар үнцэнтэйг мэддэггүй юм уу? Дээрэмчид зөвхөн Янчиныг хүлээж байхад нүд салгаж ийшээ зүгзүүлнэ гэдэг байж боломгүй ардаа. Тэргүүнээ бидний буруу, хариуцлага галдлаа хэмээн хоёр ах тагч амаа барин халаглав. Урдугаар эзэн Янчиныг нэгэнгүй ажилснаа хэрцгий төрхөндөө жуумалцгаа идэж чи чинь өнөөх Янчин үү гэж асуув. Тийм ээ, би байна хэмээн Янчин чимэггүйхэн хариулаад 3 дугаар эзэн намайг сив хүүтэй үзэлцүүд хүсэлтэй байгаа бол хүлээлтийг нь яахан талаар болгох вэ? Хэрв та сорид хүсэж байгаа бол эхэлцгээе гэлээ. Баав минь, чи чинь юу хийж байна вэ? Ян цайдгийн нүдэнд нулимс хурчээ. Ихчээ, та хоошоо суу хэмээн Янчин тушаах мэт хэллээд Ян цайдаа гайхаж хоцров. Яв гэж Янчин эрс шийдэнгийн давтав. Янчины биеэс ялгарх сүр хүчинд Ян цайдаа цочирдож нарийнхан бие нь өөрийн ирэхгүй чичирчээ. Тэрээр салганан байж за гэд ухарлаа. Урд нь Янчин үргэлж түүний үгээр байдаг байтал өнөөдөр ийм хатуу ширүүн байхыг нь хараад мэдгүй алхам ухарчээ. Тэр сандарч Янчины зогсоох гэсэн боловч дүүн хэдийнэ дэлгсэн ном тавьсан сум шиг болсон байв. 3 дугаар эзэн Янчиныг гүнзгий ширтэн. Сайн байна. Ийм жаахан хэрнээ ийм сүр хүчтэй. Сэтгэлийн тэнхээтэй байна гэдэг ховорхон хойг тайлан шүү. Химээ магтах боловч зүрхэндээ аль хэдийнэ үххийн тушаал болгожээ. Тэр өөрийнх нь догшин сүр хүчний өмнө Янчин өчүүхэн жажирахгүй тайван байгааг ажиглав. Хэрв энэ хүүд цаг хугацаа олгвол хэр зэрэг өсөж өндийхийг таашгүй. Тэр дээрэмчдийн бүлэгт аюуд учруулж мэд хэнийг ч амьд үлдээхийг хүсэхгүй байлаа. Нөхцөл байдал нэгэнт өөрийнх нь хяналтаас гарсныг ойлгосон Янчин хээ хөмсөг зангидан. Янчин, сив хүүтэй үзэлцэхэд чи өөртөө хэр итгэлтэй байна вэ гэж асуухад итгэл муутай л байна хэмээн Янчин гашуун инээмсэглэл тодруулав. Тэр өөрийн сул талыг мэдэж байлаа. Тэр бол тулааны бодит туршлага. Маршал урлын техникээр сив хүүг дарах итгэл байвч ам өрсөн тулааны халуун гал дунд туршлага дутна гэдгээ тэр гадарлаж байв. Тиймээс ялалт ялагдлын аль нь чирж магадгүй байлаа. Янчин хээ гүнзгий амьсгаа авч Янчин сив хүүгээс болгоомжлоорой. Хэрв боломж гарвал өршөөлгүй хандаарай гэв. Амнаас нь ийм үг унсан ч зүрх нь харуулсаар дүүрч байлаа. Сив хүү бие зүдгүүрлэх урлагийн 5 дугаар шатанд хүрсэн. Гэтэл Янчин дөнгөж 4 дугаар шатны оргилдоо яваа. Өчүүхэн ялгаа мэт боловч бодит байдал дээр тэнгэр газар шиг зүрүү бий. Дээр нь туршлагын ангал. Янчинд ялах боломж хэр байгааг тэр өөрөө ч баримжаад чадсангүй. Зөвхөн маш бүдэгхэн гордлоос тээж байв. Тэргүүнээ ойлголоо гэж Янчин хэлээд нүдэн хүүд орж сив хүү рүү ширтэв. Сив хүүгийн аман татуулзаж сонирхолтой олзоо олсон мэт Янчиныг ажилна. 3 дугаар эзэн сив хүүгийн чихэнд яв чадуулал чадахгүй бол тахир дутуу болго гэж шивнэлээ. Санаа зовлтгүй 3 дугаар эзэнтэн минь. Сив хүү хүзүүгээ дуугарган тулааны талбарын голд очлоо. Тэв залуу эзэн. Тэр ярьж чадах болов? Оо минь юуэгийн царай занхиж Ян өөгийн цустай хот холцсон дөхийг санаад айсандаа Ян цайдагаас асуув. Ян цайдээ шүдээ зун нудрага чанга зангиджээ. Тэрээр анх удаа өөрийнх нь хүч чадал юунд ч хүрэхгүй байгааг мэдэрч эцэг эхийг нь явснаас хойш амиараа чамаагүй дүүгээ хамгаалж гомдоохгүй гэж тангаралсан амлалт нь норж байгаад харамсав. Дүү нь ам өрсөн тулаанд орж байхад тэр ард нь арчаагүй зогсож байна. Сив хүүтэй тулалдах нь амьдралаараа дэнчин тавьжгүй хэрэг биш гэж үү? Янчин урд нь хүн алж байсан билүү? Гэтэл сив хүү тоо томшгүй олон хүний амьд хүрсэн цост нэгэн. Энэ бол энгийн тулаан бус. Үлссэн чон бартаа үзэлцэх мэд аюугтай байлаа. Цайдэ, чиний дүү Ян цайдэ нүдэн усааж таг дуугүй зогсно. Гэвч тэр дотроо шийджээ. Хэрв хэн нэгэн дүүд нь гар хүрч овгийнх нь гал голонтыг таслах гэж оролдвол тэр амиараа төлөөс авна. Янчин гүүгээр түүний амьд явах утга учир үгүй үлээ. Эхэл химэн Янжин хээ гинт хаширв. Сив хүү туршлагатай тул эхэл гих үгийг сонсмогцоо хөдлөж эхлэв. Хинч түүний ийм хурдтай дайрагтыг анзаарч амжихгүй байлаа. Гэвч Ян өө ийм л мэхэнд орж байсныг Янчин мартаагүй.
нэг мэхэнд 2 дахин унахгүй. Сүү хүү довтлохдоо бие зүлгүүрлэх урлагийн 5 дугаар шатны хамаг хүчээ гаргав. Түүний нодрох салхи зүсэн эсгэрч Ян Чинийг сорих мэд хүчтэй цохилт ирлээ. Түн. Ян Чинж дутсангүй үүлэн нодрох техникийг ашиглан тохоогоо нугалж Сүү хүүгийн нодрохтой тулж очлоо. Нодрох зөрөх мөчөд газар дөргиж элс шороо тал тийш цацагдав. Хин хэнийх нь нодрох гэмтсэнгүй. Харин ч Ян Чин Сүү хүүгийн дараасан дайралтуудыг няцааж чадлаа. Эхний мөргөлдөөнөөр Ян Чин Сүү хүүтэй энэ тэнцүү хүчтэй гэдгээ харуулж чадав. Энэхүү тэнцүү хүч цугласан олныг гайхшрууллаа. Бие зүлгүүрлэх урлагийн 5 дугаар шат. Ян Чин 5 дугаар шатанд хүрчиж санаанд оронгүй юм. Хинч ийм зүйл хүзээгээгүй. Ёслолын үеэр Ян Чин 4 дугаар шатны оргил байсан шүү дээ. Гэтэл тэр аль хэдийнэ 5 дугаар шатанд хүл тавьсан байжээ. Тийм ээ. Хэрв 5 дугаар шатны хүч чадал байхгүй байсан бол Сүү хүүгийн шууд дайралтын өмнө тэр ингэж газар алдахгүй зогсож чадахгүй байсан юм. Талбай дээрх бүх хүмүүс тэр байтугай 3 дугаар эзэн болсон Ян Жин Хэ хүртэл мэл гайхаж хоцров.